Ер нь бол төрийн алуу мэрэгсэн байж, төрийн алуу цэгцтэй маш шудраг байж энэ нийгмийн баялаг чинь зөв хуваарлагдана. Нийгмийн баялаг зөв хуваарлагдахгүй бол хаана хэдэн толгоогоос мөнгө олсон ч гэсэн бүх одоо хүмүүст нялзаж очиж бүгдээрээ одоо ингээд хөгжил дэвшилт хүрэх тийм зүйл болж чадахгүй. Төрийн албан хаагчийн халаас хэлгээ, тогтворгүй байдал, нийгмийн баталгааны асуудал, сонгуулийн цийхлийн хооронд, засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн хооронд ингэж савж яадаг болсон байна. Төдүүгэн хэлсэн үг байдаг. Төрийн албанд бэлтгэгдсэн хүн ажиллана. Бэлтгэдэггүй хүн ажиллах юм дадлагын газар биш ээ гэд айхтар байгаа ч шатандаа бэлтгэгдсэн байх ёстой. Төрийн алба гэдэг өөрөө маш онцлог. Энэ одоо өнөөдөр нэг 226 мянга гаруй төрийн албан хаагч байгаад байгаа юм шиг боловч энэ бол тэр бүх хүнд зориулсан хууль биш. Энэ бол Монгол улсын хөгжил зориулсан хууль. Эх орон ард түмнийхэн төлөө эрдэм чадлаа зориулж Монгол улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд захиж үндэсний язгуур шиг сонирхолд захирагдан албан үүргийн үнж шударгаар биелүүлэхээ тангаргалъя. Тангаргааны эцсвол хуулийн хариуцлага хүлээн.